Монгол орны өмнөх говь үлгийн нутгаас алдагдсан Тирнозавр Батар эх орондоо иргэн ирлээ. Үлэг гэрүүлийн үлгийн нутгийн эзэд монголчууд бид Монгол орны нэрийг дэлхийд дурсах бас нэгэн үнэт өвөө баяр багталтаа өгтөн авах цаг ирснийг илтгэх Эрт галвын элсэн говийн их эзэд үлэг гэрүүлийн төв музейн эхлэл болох төр музейг нэх Тирнозавр Батар үлэг гэрүүлийн нээлт бие гэртээ ирлээ хүндэтгэлийн арга хэмжээ Сүхбаатарын төв далбайд болж өнгөрлөө. Нээлтийн үйл ажиллагаанд ерөнхийлөгчийн тамгын газрын дарга цагаан, соёл спорт ажил зүйчлэлийн сайд оюун гэрэл, соёл спорт ажил зүйчлэлийн дэд сайд Түмэн жаргал, Батар ирлийн үйл ажиллагаанд гар бие оролцсон Монголын шилдэг компаниудын төлөөлөлгээд гадаад дотоодын олон зочид төлөөлөгчид хорон цогдож нээлтийн үйл ажиллагаа амжилттай боллоо. Их баярлж байна. Ингээд олон түмнэр одоо энэ сайхан Батар гэдэг энэ үзмөр одоо дэлхийнч Монголынч манай хөдөөгийн арга түмнийч сэтгэлийг татсан ийм сайхан үзмөр болж байна гэж бодож байна. Монгол орны бид нар манай Монгол бас үлэг гөрүүлээр дэлхийд бас үлэг гөрүүл бас манай Монголын нүүр царай болж байгаа. Тэгээ бас энэ манай эртний энэ олдор маань бас энэ Монголдо эргэж ирж байгаад миний хувьд маш их баяртай байна. Тэгээ манай өмнө говь би ч өмнө говь байх. Тэгээ манай өмнө говьас энэ өмнө говь маань энэ олдсон энэ тий. Үнэхээр энэ үн толдороо эргэж Монгол ирсэн маш их баяртай байна. Тэгээд мөн энийг одоо маш олон хүмүүс санаачлал дэмжиж хийсэн бай тий. Тэгээд энэ төлөө үнэхээр маш их хүмүүс хөлбөмөрсөн байна. Одоо жишээ нь одоо бидний энэ харж байгаа энэ үзэг үзэж байгаа үзүүр маань ихтэл одоо 7 хоногийн дотор одоо тий энэ компаниуд хүч хөдөлмөрөөр зарж барьсан байна гэсэн тий. Үнэхээр олон хүний сэтгэл шингэсэн сайхан үзмөр болж байна. Тирнозавр Батарын төр музейн барилгын ажлыг Цэнхэр удгаар компани түргэн шуурхай хугацаанд чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгсэн бөгөөд барих хавцад мэрэгжлийн хяналтын шалгалт байнга хийгдэж баригдсан гэдгийг онцолж хэлж байсан юм а. Барилгын ажлыг түргэн шуурхай чанарын өндөр түвшинд гүйцэтгсэн Цэнхэр удгаар компани хамт олонд яамны хамт олон сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байсан юм а. Ямар ч тач Цэнхэр удгаар компани удирдлагууд түргэн хугацаанд хийж гүйцэтгсэн ажлын хамт олонд баярлалаа хэлээ. Төр музейн байрны компани зохион байгуулагч одоо ямар байдгийг үзүүллээ гэж бодож байна. Тэгээ яг хуу инженер техникийн ажилттай болно тий. Одоо бүх ажилчдаас одоо үнэхээр бахарх сэтгэл төрүүлж байна. Энийг Батарыг авчирсан одоо бүх хүмүүстээ баярлалаа. Энд оролцсон бүх хүмүүстээ баярлалаа л гэж хэлмээр байна. Миний хувьд энэ барилгыг үүдээ яг талбай инженерээр удирдах ажилласан. Тэгээд урт хугацаанд чанартай хийж өгсөндөө их баяртай байна. Цэнхэр одгарыг гэж компанийн барилгын угсралтыг хийж гүйцэтгсэн. Ер нь 10-аас 12 хоногт болсон шүү. Их богино хугацаанд. Одоо чанарын хувьд тухайн үед экспертизийн байгууллагаар яамнаас байнга шалгалт хийж авсан. Чанарын хувьд бол их сайн хийсэн. Батарууд мөн адил эх орондоо ирнэ. Энэхүү ховор үнэлшгүй үзмрийг авч ирэхэд гар бие оролцсон бүх хүмүүс болон сэтгүүлчдэд талархал илэрхийлж байгаагаа салбарын сайд онцлсон юм а. Нээлтийн арга хэмжээний дараа иргэдэд үзмрийг сонирхолж эхэлсэн ба төр музейг эх 9-р сар хүртэл төв талбайд байршуулах бөгөөд Тирнозавр Батар үлэг гэрүүлийн олдврыг олон нийтэд үзүүлэх юм. Ингэхдээ 0-6 насны хүүхдүүд болон ахмад наснуудад үн төлбөргүй бөгөөд 7-оос 16 насных нь 500 төгрөг, насан туршид 1000 төгрөгийн тасалбар авч төр музейд зочлох боломжтой ажээ. Хамгаалтын болон гайлын болон бусад төрийн байгууллагуудад талархал илэрхийлэхийг хүсэж байна. Бид нар 6 сарын 10-аас биднэрт Америкийн талаас мэдээлэл ирэх болов гэж хүлээж байгаа. Тэгээд Америкийн талаас тэр 22 үзмрийг бүгдийг нэг дор цуглуулсныхаа дараа биднэрт хэлхийн гэсэн. Одоогоор тэрийг Америкийн нэг 5 мужуулсаас цуглуулж нэг дор бөөгнүүлэх ажил хийж байгаа. Одоо миний мэдж байгаа хамгийн урт настай соёлын өвгтэй ийм улс гэдэг нь харагдсан. Хоёрдугаарт нөх юм бол бид нар бас урд нь соёлын өвөө их алддаг байсан бол одоо тэр цаг бол өнгөрөөд авдаг алдсныгаа буцааж авдаг цаг ирснийг харуулсан. Өөр нэг ач холбогдол гэх юм бол бид нар олон улстай хамтарч ажиллаж чадах юм бол энэ соёлын өвийн хулгайг бол зогсоож чадах юм байна. Энэ буруу үйлдэлийг бол бас зогсоож чадах юм байна гэдгийг харуулсан. Тэгээ энэ одоо байшинг санхүүжүүлсэн одоо компани бол M-Oil, барьсан компани бол Blue Sky гэдэг Монголын компаниуд. Тэгээ энэ бол бас хүүхдүүдийнх нь баг ингэ сонирхлын дагуу одоо бас дэмжиж тэгээ бас бусад хүүхдүүд бас буян үйлдэлгээд тэгээ M-Oil компани санхүүжүүлээд тэгээ Blue Sky компани богино хугацаанд бол чанартай барьж гүйцэтгсэн. Тэгээ энэ барилга бол зориуд ийм нөгөө уур амьсгалыг нь яг тогтмол хэмд барих үүднээс бол ингэ цонхгүй тэгээд энэ одоо агаарын энэ дулааныг нь хянж байх учраас бас ингэ зориуд ингэ битүү энэ хамгаалтаас гадна бас уур амьс цаг энэ дулааны температурыг хэвэн байлгах бас дулааны менежменттэй холбоотой ийм битүү ийм өндөр таастай зориулт ийм барилга байшинг барьсан сайн барьсан л гэж үзэж байна. Ийхүү 70 сая жилийн настай Тирнозавр Батар эх орондоо иргэн ирлээ.
Дахин 22 үзмэр нэмэгдэж ирэх бөгөөд монголчууд бид соёлын үнэт өвөө хадгалж үлдэж чадхаар боллоо. Үүний дагаад гадаадын аялагч жуулчид Монгол орныг зорж аялал жуулчлалын салбарт мэдэгдэхүйц өөрчлөлт дэвшилт гарна гэдэгт бид итгэлтэй байна.